Дараагийн мэдээ. Монголын гоо сайхны зах зээлд 23 жилийн туршлагатай Mild Cosmetics компани Монголд анх удаа өсвөр насны хүүхдүүдэд арьсны арчилгааг шинжлэх ухаанчаар суралцах төв болох CosLab төвийг санаачлан байгуулж аль ёсоор нээлттэй. Mild Cosmetics нь энэхүү шинжлэх санаачлагыг хэрэгжүүлэхдээ Японы гоо сайхны салбарт 140 жилийн түүхтэй Momotani Juntenkan компанитай бүтээгдэхүүн боловсруулах, өндөр чанартай орц найрлага ашиглах чиглэлд хамтран ажилласан байна. Тус төв нь өсвөр насны хүүхдүүдийн өөрийн арьсны онцлог асуудлаа хэрхэн таньж мэдэж, түүндээ тохирсон арьс арчилгааг хэрхэн зөв хийх, мөн өөртөө тохирсон бүтээгдэхүүнээ өөрөө хийж, шинжлэх ухаанч байдлаар бүтээл сэтгэлгээнд суралцах боломжийг олгохоор онцлог юм а. Монголд ирэхэд өсвөр насны хүүхдүүд болон эмэгтэйчүүд арьс арчилгаагаа зөв хийхгүй байгаа нь анзаарэгдсэн тул энэхүү төслийг эхлүүлэх санаад өрсөн. CosLab-ын онцлог нь үйлчлүүлэгч зүгээр нэг тайлбарыг нь унших бус хэрэглэж туршиж үзээд мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах боломжтой юм а. Монголд ирээд 3 хоноод бол миний уурууд маш их хатаж эхэлсэн. Монголын ур амьсгал их хуурай учир, чийгшүүлэх бүтээгдэхүүн мөн өсвөр насны октод батганы эсрэг бүтээгдэхүүнийг зөвлөж байгаа юм а. Арьс арчилгаан дээр өсвөр наснаас нэхэж анхаарч арчилахгүй бол арьсны батгашилт эсвэл өргөсөлт өвчин, хит эмзэгшил гэх мэтлийн арьсны өөрчлөлтүүд илбэг тохиолддог. За энэ CosLab байгуулагдсанаар манай Монгол өсвөр насны хүүхдүүдэд бол арьс гоо зүүн чиглэлийн маш том сургалт хичээлүүд олгоно. Яг өөрийнхөө арьсыг тохируулаад, өөрийнхөө арьсыг онцлуулаад яг тэрэнд нь ингээд үзүүлэлт нь ингээд тохирсон толстой болж чадсан гэдэгтээ ер нь амар сэтгэл хангалуун байна. Тус төвийн нээлттэй арга хэмжээнд Momotani Juntenkan компани төлөөлөгч арьс ажлын эмч сэтгэл зүйч хоол зүйчнэр өсвөр насны арьс арчилгаа гоо сайханд үнэтэй мэдлэг зөвлөгөөг хүргэж оролцсон байна. Тус төв нь хаан улдүргийн ийм арт худалдааны төвийн баруун талд Tara Центр төвийн нэг давхарт байрлаж байна.